Өнгөрөх даатгал сараас эрчим хүчний зохицуулах хорооноос айлуурх албан байгууллагын цахилгаан эрчим хүчний үн тарифыг 5 төгрөгөөр нэмэх тогтоолгоч иргэд 5 төгрөгийн нэмэлттэй цахилгааны мөнгө төлж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газраас шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр үн тарифыг нэмсэн гэж үзэн уг тогтоолыг хүчингүй болгосон. Шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хуулийн 6-1-ийн 2 заасны дагуу хэрэглэгчдийн цахилгааны үн тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл болгох юм байна. Гэтэл эрчим хүчний зохицуулах хороо зөвшөөрөл олгоогүй байхад үнэ нэмсэн нь хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах хуулийг зөрчиж байгаа үйлдэл болоод байгаамаа. Иймээс цахилгааны үнийг 5 төгрөгөөр нэмэх тогтоолыг хүчингүй болгосон учраас иргэд энэ сараас ямар ч нэмэгдэлгүйгээр урдын үнээр цахилгааны төлбөрөөр төлөх юм байна. Цахилгааны үн тарифыг 1 кВт тутамд 5 төгрөгөөр нэмэгдүүлсэн эрчим хүчний зохицуулах хорооны эдгээр 7 сарын 21-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож байгаа. Ингээд манай айл хөх авд иргэд бол 8 дугаар сарынхаа цахилгааныхаа мөнгийг хуучин үнээр 5 төгрөгөөр нэмэгдүүлээгүй үнээр төлөх ёстой. Түүнчлэн зүй ёсны монопол аж ахуй эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүний үн тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлж зөвшөөрөл авах ёстой. Нэр бүхий 6 монопол аж ахуй нэгжүүд үүргээ зөрчин цахилгаан эрчим хүчний үн тарифыг нэмэгдүүлсэн байна. Иймээс 96 мянган төгрөгөөс 89 сая төгрөг хүртэлх мөнгөнд таргуулыг ноогдуулаад байгаа гинэ. Өрсөлдөөний тухай хуульд зөрчиж тогтоол гаргасан эрчим хүчний зохицуулах хорооны дарга Батганбаяр зохицуулагч бас сайхан зохицуулагч Ган Төмөр зохицуулагч Мягмар Нагт өрсөлдөөний тухай хуулийн 27-гийн 1-6 заасны дагуу 900 хүн төсвүүд дээр 960 мянган төгрөгийн торгуул шийдвэр оногдуулсан. Мөн гуравт нь бол манайхаар үнэ хянуулгүйгээр энэ тарифтай өөрчлөлт оруулсан. Зүй ёсны монопол ажилтай 6 аж ахуй нэгж байгаа. Улаанбаатар цахилгаан төгрөг сүлжээ, Дорнод бүсийн цахилгаан төгрөг сүлжээ, Багнуур бүсийн зүүн бүсийн цахилгаан төгрөг сүлжээ, Дахин Солингийн цахилгаан дамжуулалт сүлжээ гэдэг юм 6 аж ахуй нэгжид 1.5-аас 78 сая төгрөгийн торгуулийг оногдуулсан байна. Цахилгааны үнийг 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн мөрдүүлж эхлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай алт бичгийг эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм байна. Эрчим хүчний төлбөр зах зээлийн үнээс харьцангуй бага байдал нь үнэ. Гэхдээ үнэхээр нэмэх шаардлагатай бол хуулийн дагуу үнэ нэмэх хэрэгтэйг тэд сануулсан юм а.